Сайн мэцхан та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За Ховд аймгийн химийн сайрал 1 буюу 10 сарын 16-нд авагдсан сайрлын тайлбарыг хүрэхэд бэлэн болсон байна. За одоо эхний тест бол бодис шингэн төлөвөөс хийн төлөв шилжих одоо үед жижиг хэсгүүдийн потенциал болон кинетик энергиуд хэрхэн өөрчлөгдөх вэ гэж асуусан байна. За энэ тестийг хийхин тулд бодис ямар төлөвөөс вэ гэхээр шингэн төлөвөөс ерөнхийдөө хийн төлөв байдал шилжихэд ямар өөрчлөлт ажиглагдах вэ гэж. За потенциал энерги гэдэг бол таталцлын энерги багхгүй. За таталцлын энерги бол мэдээж хатуу төлөв байдалтай байц дээр бол шингэн дээр бол хийтэй харьцуулахад потенциал энерги бол потенциал энерги потенциал энерги бол энд их байна. Энэ хий дээр бол таталцлын энерги буурна. Харин кинетик энерги буюу кинетик энерги буюу хөдөлгөөний энерги бол энэ дээр бол шингэн дээр бол харьцангуй бага байна. Энэ хийтэй харьцуулахад энэ дээр бол хөдөлгөөн хамгийн их байна. Потенциал энерги нь багасаад кинетик энерги нь ихсдэг буюу нэг юм бие хариултан байсан байна. За нэгэн А бүлэгт байгаа литий бол 180 градуст хайлдаг гинэ. За 180 градуст хайлдаг гэхээр литигийн хайлах температур нь юм байна. Харин 7 дугаар бүлгийн F нь бол хасах 220 градуст бол хайлдаг гэж ботоор явд. Тэгвэл энэ дунд байгаа 25 градуст эдгээр элементүүд ямар төлөвтэй байх вэ гэхээр ботоор угаасаа цайвар шаргуудтай хий гэж хэлдэг штеп. Тэгэхээр энд бол ерөөсөө ботоор бол хий байна гэдэг хариулт нь энэ байна тий. За литий бол 180-аас дотгошоо бол хатуу байх учраас литий хийгээд ингээд 2-ын С хариулт алзаг байжээ. За молекул кинетикийн онол тулгуурлан авч үзвэл дараах процессыг айл нь хүрээлэн буй орчноос энергийг шингээх вэ гэж асуусан. Шингээдэггүй вэ? За тэгэхээр бодисын төлөв байдлыг бол асууж байна. За бодис бол хатуу төлөв байдлаас шингэн төлөв шилжихийн тулд заавал гаднаас дулааныг өгж халаана гэсэн үг. Өөрөөр хэлбэл температурыг ихсгэнэ гэдэг бол энэ одоо хатуугаас шингэн шилжүүлэхийн тулд дулааныг яах гэсэн үг гэхээр шингээх процесс бол явагддаг. За заавал дулаан шингээх процесс явагдана. Мөн шингэнээс одоо хийн төлөв шилжихэд мөн ялгаа байхгүй температурыг халааж иж шингэн байгаа бодисыг хий болгохын тулд халааж иж тэгэхээр энэ бол температурыг ихсгэнэ гэдэг бол энэ мөн ялгаа байхгүй эндотерм процесс байна. За дараа нь хийгээс буцаа шингэн болгохын тулд нөгөө авсан дулаанаа буцаагаад ялгаруулдаг буюу эндотерм дулаан ялгаруулах температурыг халаана гэсэн үг шүү дээ. Хөргөн. За тэгэхээр буцаад шингэнээс хатуу болно гэдэг бол гаднаас нөгөө авсан дулаанаа буцаагаад ялгаруулдаг гэхээр энэ экзотерм шүү. Энэ дээр экзотерм процесс. За энд бол экзотерм процесс байна гэж. За энд бол энэ экзотерм буцаад шингэнээс хатуу болохын тулд мөн ялгаа байхгүй экзотерм буюу дулааныг ялгаруулах процесс бол явагддаг. За тэгэхээр бодис хатуу төлөвөөс шингэн төлөвт шилжихийг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр хайлах гин шингэнээс хийн төлөв шилжихийг бид нар уурших гэдэг тийм ээ. За буцаад хийгээс шингэн төлөв шилжихийг бид нар конденсацлагдах гэж нэрлэнэ. Шингэнээс хатуу төлөвт шилжихийг царцах буюу хатуурах гэж бас нэрлэдэг. За одоо тэгэхээр бодис дулааныг шингээдэггүй гэхээр буцлана гэдэг бол
шингэнээс хийрүүл очихын тулд дулаан шингээж таарна те. Тэгэхээр энэ бол биш байна. За конденсацлагдана гэдэг бол шингээдэггүй буцаагаад ялгаруулдаг учраас энэ зөв байна. 3-ын B зөв гэсэн үг. 4-дээр хайлна гэдэг бол хайлах процессын үед бол заавал дулааныг шингээн. Борцгны тосыг бид нар хатуу байгаа борцгны тосыг бол бид нар халаагаад температурыг ихсгээд халаагаад хатуу байгаа тос чинь дулааныг өөртөө шингээгээд тэгээд шингэн төлөв шилжиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол биш байна. Хуурай нэрэгдэх гэхээр бодис хатуу төлөвийг алгасаад шууд хийн төлөв шилжихийг хуурай нэрэгдэх буюу сублимацлагдах гэж нэрлэнтэй. За тэгэхээр энэ муу ялгаа байхгүй. Одоо хатуугаас шингэнээс хий байгаа бол ерөөсөө эндотерм буюу дулааныг шингээдэг эсрэгээр хийгээс шингэнээс шууд хатуурж байгаа бол энэ дулааныг ялгаруулдаг буюу экзотерм процесс бол байдаг. За ингээд 3-ын бол B хариултан зөв байжээ. 2-р үеийн дараах элементүүд сулруулсан давсны хүчилтэй уралд орох уу гэж асуусан байна. За тэгэхээр ер нь бол натри бол идэвхий игнэнд устрагчаас урд байрлаж байгаа учраас натри, магний, хөнгөн цагаан гэсэн эдгээр металлууд бол уралд орд юм байна. Бүгд орох уу гэвэл үгүй юм байна. Ингээд 4-ийн бол D хариулт нь зөв байжээ. Аль өөрчлөлтөнд хийн эзлэгүүнийг ихсэх вэ гэж асуусан байна. За тэгэхээр бид нар бол хийн эзлэгүүнийг ихсэх вэ гэж байна. За аль өөрчлөлтөнд хийн эзлэгүүнийг ихсэх вэ? За тэхийн тулд эндээс нэг номны зураг оруулж ирье. Үргэлжлээд бол 5-р тест нь байхгүйсэн учраас багш нь за бүх металлын тухай аль мэдээлэл зөв бэ гэж байна. За тэгэхээр энэ жоо хоёр тийш орцсон тест байна. Бүх хайлуулахад цахилгаан дамжуулдаг гэдэг үг энд нар нэг юм шиг байна. Энэ хоёр цахилгаан хайлуулахад цахилгаан энэ эннийх юм шиг байна. Дамжуулдаг тэд ион хэлбэрт шилжихдээ электрон өгдөг гэдэг нь ийм байна. Нэгт багтай гэж байгаа юм болоо. Энэ багтай гэдэг үг нь энэ хойно исэн юм шиг байна. Хайлах цэг багтай. За хайлуулахад цахилгаан дамжуулдаг тэд ион хэлбэрт шилжихдээ электрон өгдөг гэдэг нь зөв болж таарлаа. Металлууд бол яадаг вэ гэхээр хөвчлэн гадаад цахилгаан сурах чанар багтай учраас бусдад электроныг өгөөд нэмэх цэнэгтэй катионыг хөвчлэн үүсгдэг. Тийм учраас тэд ион хэлбэр шилжихдээ электрон өгдөг гэдэг нь хайлуулахтаа ч дамжуулна, хатуу байхтаа ч цахилгаан дамжуулдаг штеп. Хайлах цэг багтаа байх уу гэвэл үгүй. Яагаад гэвэл металлын нэмэх цэнэгтэй катионууд нь тас дорн торыг үүсгэх бөгөөд энэ тас дорн торын зай завсраар сул чөлөөтэй электрон талаа электрон ингэж хөвдөг учраас нэмэх хасах цэнэгүүд харьцангуйгаар таталцал ихтэй байна гэж үзээд хайлах цэг ихтэй байдаг. Ингээд 5-ын B хариулт. Органик нэгдэл гэж юу вэ гэж. За органик нэгдэл гэдэг нь яах вэ гэвэл ерөнхийдөө бол нүүрс төрөгч ба ус төрөгч агуулсан нэгдлүүд. За тэгэхээр энэ дээр бол нүүрс төрөгч болон ус төрөгч агуулсан нэгдлүүд, нүүрс төрөгч, ус төрөгч, хүчил төрөгч зэрэг элементүүдээс тогтсон амьд биеэс гаралтай нэгдлүүд. За тэгээд энэ аюу тийм бас оновчтой бол бас сонгосон тест бол биш байна. Бол амьд биеэс гаралгүй. За тэгэхээр ер нь бол арай нэг оновчтой хариулт нь аль байсан бэ гэхээр нүүрс төрөгч болон ус төрөгч агуулсан нэгдлүүд гэж ерөнхийдөө үзэх нэ. С гэж үзэн нүүрс төрөгч, ус төрөгч, хүчил төрөгч зэрэг элементүүдээс тогтсон. За амьд биеэс гаралтайж үж болно. Бас амьд биеэс ер нь бол H2CA3 гэдэг. За тэрнээс гадна энээс бусад бараг нүүрс төрөгч болон ус төрөгч агуулсан мөн заримдаа хүчил төрөгч агуулсан ийм нэгдлүүдийг бол бид нар органик нэгдэл гэж үзээд арай нэг оновчтой 06-гийн С хариулт нь зөв байх боломжтой байна. Аль өөрчлөлт нь хийн эзлэгүүнийг ихсэх вэ гэхээр
7-гийн бол хариултан зөв. Яагаад гэвэл даралтыг бууруулна гэдэг бол шахна гэсэн үг. 7-гийн даралтыг бууруулна гэдэг бол шахна гэсэн үг шүү дээ. За температурыг нэмэгдүүлэхээр жижиг хэсгүүдийн эзлэхүүн яадаг вэ гэхээр нэмэгдэнэ. За ингээд 7-гийн болохоор 7-гийн бүгдээрээ юу гэж хариулах вэ? Одоо энэ дээр бол дараах нэг үеийн аль нь өөрчлөлтийн эзлэхүүнийг ихсэх вэ гэж асуусан биз дээ. За тэгэхээр энэ 7-гийн бол ийм зөв. Яагаад вэ гэхээр даралтыг бууруулна гэдэг бол шахна гэсэн үг. Тэгэхээр нэгж талбайд оногдох жижиг хэсгийн тоонд бие биетэйгээ ойртож байгаа учраас даралтыг бууруулахаар даралтыг бууруулна гэдэг чинь одоо ийм байгаа юмыг ийм болгоно гэсэн үг шүү дээ. Даралт буурна гэдэг чинь. Тэгэхээр эзлэхүүн бол ихсэж байна те. Даралт буурахаар эзлэхүүн даралт буурна. Даралт ийм байснаа даралт нь ингээд дээшээ ингээд шахалтанд багасч чинь гэхээр даралт буурахаар эзлэхүүн ихснэ. Энэ хоёр чинь уруу хамааралтай байдаг шүү дээ. Даралт буурахаар эзлэхүүн нь ихснэ. За тэрнээс гадна температурыг ихсгээд өгөхөөр бас нэмэгддэм байна. Ингээд 7-гийн бол хариултан зөв байжээ. Дараах нэг үеийн элементүүдийн электрон тохироонд хуваарлагдсан байдлыг ажиглаад хамгийн бага радиустай элементийг сонгоно. За литий бол 3 дахь элемент. За берилийн алга байна. Бор 5, нүүрс төрөгч 6, азот 7. Энэ бол 2 дугаар үеийн элементүүд байна. За үеийн дагуу хойшлох тусам яадаг вэ гэхээр атомын радиус бол яадаг вэ гэхээр буурд юм байна. Атомын радиус буурна. Тэгэхээр хамгийн багтаа нь аль байсан бэ гэхээр азот буюу 8-ийн хариултан нь бол зөв байжээ. Үеийн дагуу хойшлоход атомын радиус буурдаг бол бүлгийн дагуу доошлоход атомын радиус нь өсдөг. Тэгээ яагаад гэвэл давхраны тоо нэмэгдэж байгаа учраас. Хатуу байцыг халаа шингэн болтол нь хайлуулна. Дараа нь хий болтол нь буцалгуу. Дараах хариултуудаас аль нь бодсон 3 төлөвийг эзлэхүүний буурах дараалалаар зөв жигсаасан бэ гэж. За бодис хатуу байцыг халаагаад шингэн болгоод шингэнийг хий болгосон гэж байна шүү дээ. Тэгэхээр эзлэхүүн нь бол хий жижиг хэсгүүд хол байдаг учраас эзлэхүүн ихтэй гэж ойлгоно. Энэ жижиг хэсгүүд нь ойр ойрхон байдаг учраас эзлэхүүн багтаа гэж ойлгоно. Тэгэхээр буурах дараалал хий шингэн хатуу буюу 9-ийн хариулт гэсэн. Аравт нь бодис хүлдэг үе жижиг хэсгүүд гарах өөрчлөлт. За бодис бол хүлднө гэдэг чинь шингэнээс хатуу руу шилжинэ гэсэн үг. Шингэн төлөвт байгаа бодисуудын жижиг хэсгүүд нь нэмэх замрааг байгаа тий. Хатуу үед бол жижиг хэсгүүд нь нэмэх зэгцтэй болно. За тэгэхээр жижиг хэсгүүд нь илүү нэмэх зэгцтэй болно. Энерги өөрчлөлт нь энергийг одоо яах вэ гэвэл жижиг хэсгүүд энерги алдсан шүү дээ. Яагаад гэвэл энэ түрүүн тайлбарлсан шингэнээс хатуу руу шилжихэд экзот хэрэн байдаг гэдэг энэ байна те. Өөрөлдвөл бодис шингэн төлөвөөс хатуу төлөв шилжихэд экзот хэрэн буюу дулааныг ялгаруулдаг учраас энэ одоо 10-ийн бол аль хариултан зөв байсан бэ гэхээр B хариултан зөв байжээ. За 11 дараах элементийн аль нь цулгаан дулааныг дамжуулдаг вэ гэхээр металл бол дамжуулна. Металл зис бүх металлууд нь цулгаан дулааныг дамжуулдаг те. За 1А бүлгийн дагуу дээшлэхэд элементүүдийн ямар шинж чанар хэрхэн өөрчлөгдөх вэ гэсэн юм тест байна. За тэгэхээр 1А бүлэг бол литий, натрий, калий, рубидий, цезий гэсэн элементүүд байна. За хайлах цэг нь бүлгийн дагуу доошлоход бол буурд юм байна. Мөн буцлах цэг нь бол бүлгийн дагуу доошлоход мөн ялгаа байхгүй буурна. Нэгт нь бол эсрэгээрээ өсдөг юм байна. Тэгэхээр бүлгийн дагуу дээшлэх гэж байгаа юм чи эсрэгээрээ буурна. Бүлгийн дагуу дээшлэх гэж байгаа юм чинь
өснө буюу ихснэ. Бүлгийн дагуу дээшлэх гэж байгаа юм чинь өснө. За тэгэхээр ихсэн нэгтэн буурна гэсэн хариулт энэ хоёр байна. Тэгээд ихсэн гэсэн хариулт байхгүй шүү дээ. За тэгэхээр энэ дээр бол ихсэн энэ дээр ихснэ гэж байх хэрэгтэй байсан байна. За энэ тестэн дээр бол за чи хэдэн оны гүйцэтгэлийн үнэлгээний материал хэлээ. За нэг оныхын лог гүйцэтгэлийн үнэлгээний материалын таалга байна. За ингээ 12-ийн ерөнхийдөө энэ багас нь атом масс юм биш үү? Атом масс юм биш үү? Би энийг хайлах зэг энэ буслах зэг гэж бодсон байхгүй. Тэгэхээр атом масс нь буурдаг зөв шүү дээ. Атом масс нь буурна. Зөв. Орчингуй атом масс нь. Энэ бол атомын радиус байна. Орчингуй атом масс нь эн чинь 7 шүү дээ. Эн чинь 11. За ингээ 39 гээд явахаар бүлгийн дагуу дээшлэхээр мэдээж атомын радиус нь буурна гэд энэ дээр бол 12-ийн хариулт зөв байжээ. За 13 дахь нь дараах изотопуудын аль нь 19 нейтронтой вэ гэж. Инхийн тулд уялаг хүснэгтээсээ хлорийн дэс дугаарыг харахаар 17. Нейтроны тоог олохдоо бид нар энэ дээдлэлт нь харьцангуй атомнаас нь бичигддэг. Энэ доотлолт нь дэс дугаар буюу протон. Нейтроныг олохдоо атомнаас протоныг хасдаг те. Тэгэхээр 35-аас хэдийг хасна гэсэн үг гэхээр 17-г хасгаар хэд байдаг вэ гэхээр энд 18 нейтрон байна. Энэ дээр бичсэн ч болох байсан юм шүү дээ. Энэ дээр 18 нейтрон байна. За ботоор бол уялаг хүснэгтийн 9-р элемент нөгөө уялаг хүснэгтээс харна. За эндээс энийг хасаал энэ дээр нейтроныг тавина гэсэн үг байхгүй. Эн чинь бол протон. Энэ дээдл нь бол харьцангуй атомнаас. Тэгэхээр энд бол 10 нейтрон агуулж байна. За дараа нь хөхөр бол 16 дугаар элемент уялаг хүснэгтийн энэ массын тоол өөрчлөгдөж болох нь шүү дээ изотопуудад. Харин дэс дугаар бол өөрчлөгддөг байгаа. За энийг олж инхэн 19 гарч ийн. Энэ бол нейтроны тоо нь 19 гэхээр 35-аас 16-аас 19 шүү дээ. За энэ бол 19 гэдэг чинь энэ протон энэ нь болохоор харьцангуй атомаас нейтроныг олохдоо атомаас протоныг хасах гэхээр 20 нейтронтой болж таарлаа. Тэгэхээр зөв хариулт бол C байсан байна. Доорх диаграмд агаарын найрлагыг харуулсан. Диаграм дахь дугаар тус бүрд ямар хий харуулцах вэ гэвэл агаар эзлэхүүний 78%-ийг бол азот эзэлдэг, 21%-ийг бол хүчил төрөгч эзэлдэг, бусад хий бол 1% орчмыг эзэлдэг. Тэгэхээр азот бол 1-р хэн зөв байна. 21% нь бол хүчил төрөгч, бусад хий 1 гэхээр 1% гэхээр B хариулт нь зөв байжээ. Аль элементийн за хөнгөн цагаан тийг байж байгаад алюминиум нэмэх 3 болно гэдэг бол 3 электроныг алдна гэсэн үг. За тэгэхээр энэ элемент бол дэс дугаар буюу протон нь бол 13 та тэнцүү. Дэс дугаар нь 13 шүү дээ. Энэ дээр 27 гэхээр нейтроныг шууд эндээс энийг хасч болдог гэсэн ялаа. Ингээ 14 нейтронтой. За протон нь бол 13 гэдгийг сонгох юм байна. Нейтрон нь бол 14 гэдгийг сонгох юм байна. За электроны тоо нь бол энэ дээр бол 13 байгаа атом байх үедээ 3 электроныг электron хэмнэн ихсэж байгаа нөхцөлд электроны тооноос хасна. Тэгэхээр энэ дээр 10 электронтой гээд ингээд 15-ын бол B хариулт нь зөв байжээ. Аль цикрээс диаграм нь устрөгчийн холоридын бүтцийг зөв илэрхийлэх вэ гэж юм. За тэгэхээр устрөгчийн холорид бол устрөгч бол яадаг вэ гэхээр H холорыг авч үзье л да. За тэгэхээр H холор устрөгч бол 1-р элемент 1S1 холор бол 1S2 2S2 2P-ийн 6 3S2 3P-X 3P-Y 3P-Z ингээд 2 нэгтэй тэнцв. За тэгэхээр валенти электрон буюу химийн холбоонд оролцдог электрон бол энэ байна. За тэгэхээр устрөгч бол ерөөсөө гадаад тохирондоо 1 л электронтой. Холоор бол гадаад тохирондоо энэ байна те 7. Гадаад тохирооны электрон бол химийн холбоонд оролцдог электрон учраас ингээ 2 4 6 7 устрөгч 1 электроноо гаргалаа. Ингээд энэ хариулт нь аль нь хэлсэн бэ гэхээр A хариулт нь зөв байна. B яагаад биш вэ гэхээр устрөгч бол энд 7 электрон байхгүй шүү дээ. C яагаад биш вэ гэхээр холоор гадаад тохирондоо
7 электронтой учраас тэрийг харуулах хэрэгтэй байсан учраас биш байсан байна. За энэ бол D яга биш вэ гэхээр устрагч нэг л электронтой ийм илүү электрон байхгүй. Тэгээд ч холоор бол гадаад тохирондоо 7 электронтой учраас заавал энийг валенти электроныг бол гэж харуулах хэрэгтэй байсан байна. Ингээд A хариулсан зүг байжээ. За аль нь хамаагүй нэгдэл вэ гэхээр ерөнхийдөө N төгсгөлтэй байвал тэгэхээр энэ бол пропан гэхээр C3H8, этилен гэхээр C2H4, метан гэхээр CH4, бутан гэхээр C4H10 гэх мэтлэнгээр ингээ хийчихнэ гэсэн. Цэцлэгийн сармаг атом электроныг яавал эерэг цэнэгтэй бол атом байжээ. Энэ яаж одоо атом чинь одоо цэцлэгийн сармаг X гэдэг атом байж. Энэ электроныг яаж нэмэх нэг болох вэ гэвэл электроныг алдчих. Электроныг яах вэ гэвэл алдаж нэмэх цэнэгтэй катионыг үүсгэдэг. Тэгэхээр энд бол B хариултан зүг байжээ. Уйлаг үснэгтийн хэсгийг харуулсан зураг өгөгдөжээ. Дараах тодорхойлолт аль элементийг өнгөхгүй агаараас хөнгөн идэвхгүй хийхээр одоо энд бол устрагч байгаа шүү дээ энэ дээр. Тэгээ энд гэл байгаа байхгүй. Бүр болохгүй элементүүдээ. Тэгээд литий, берилий, бор, нүүрс төрөгч, азот, хүчил төрөгч бол аараас хүнд штэ. А2 чинь молекулын масс нь 32 гэхээр агаарын молекул масс бол хэд гэдэг вүлээ 29 гэдэг шүү дээ. Тэгэхээр хүчил төрөгч бол агаараас масс нь их учраас агаараас бол хүнд юм байна. Тэгэхээр энэ бол биш байна. Энэ бол ботоор байгаа, холоор байгаа. За холоор 2 бол молекулын масс нь болохоор 35.5-ыг 2-оор үржүүлэхээр энэ 71-ийг бүр агаараас хүнд болчихж байгаа юм. Энэ ч гэсэн хүнд бол явчихна. Тэгэхээр зөв хариулт нь аль нь байсан бэ гэхээр гели буюу A хариулт нь байсан байна. За B хариулт нь гэсэн үг. Тэгэхээр энэ гэсэн. За хортох нь дараах үзэгдлүүдээс аль нь амьд биетэд хор хөнөөлгүй вэ гэвэл хүлэмжийн хий нөлөө, патохими. За хүлэмжийн хий нөлөө гэдэг нь байгалийн хамгийн энгийн амьд биеийн хувьд шууд хоргүй үзэгдэл бөгөөд дэлхийн дундаж температурыг хадгалах, амьдрахад таата нөхцөл бүрдүүлэхэд бол хэрэгтэй юм аа. Гэхдээ хүний үйл ажиллагаанаас болоод бол яах вэ гэвэл илүү хэмжээний хүлэмжийн хий ялгаруулалтанд цаг уурын өөрчлөлтөнд бол сөргөөр нөлөөлдөг. За тэгэхээр энэ бол амьд биетэд хор хөнөөлгүй нь яг нүүрс хүлэмжийн хийж болно. Ботохимийн манан гэдэг нь хүний гаргаж буй бохирдлоос үүсдэг амьд биетэд хоргүй биш агаарын бохирдлын нэг хэлбэр юм. Харин озоны нийлэгжилт гэдэг бол нуурын түвшинд басалгаа болон хүний эрүүл мэндэд хор учруулдаг агаарт агуулгддаг бол бохирдуулагч юм аа. За хүчлийн бороо гэж юу хэлж байгаа гэхээр хөрс болон ус ургамалд асар хор хөнөөлтөй бороо юм аа. Тиймд амьд биетэд харцсангүй хоргон бол хүлэмжийн хий нөлөө гэж үзэх юм байна. Металл утсаар ямар төрлийн жижиг хэсэг хөдөлж цалхаан хөдөлд дамжуулдаг вэ гэхээр электрон дамжуулнаа. Балж чулуун нүрс төрөгчийн нэг дүрс суурил бөгөөд цалхаан дамжуулах чадвартай. Балж чулуу яагаад цалхаан дамжуулдаг вэ гэхээр давхаргуудын хооронд үл байрсан электронууд байдаг учраас нөгөө металлууд тийм үл байрсан электронууд байдаг. Тэгвэл балж чулуун дээр ч гэсэн нэг сул чөлөөтэй электронууд байдаг учраас 22. Атомын бүтцийг бүдүүрчээр илэрхийлсэн зураглалыг ажиглаад металл дан гинэ. Тэгэхээр гадаад давхрааны электрон цөөн байвал энэ бол гадаад давхрааны электрон 1 бай тээ. Тэгвэл энэ бол ихэвчлэн металл гэдэг. Энэ бол 10 бүр болохоо байвал энэ 11 дугаар элемент чинь натрий шүү дээ. 16 дугаар элемент чинь хөхөр шүү дээ. Гадаад давхрааны электрон бол олон байх тусмаа энэ юу гэдэг вэ гэхээр ихэвчлэн металл биш байдаг. За энэ мөн ялгаахгүй гадаад давхрын электрон 7 байгаа учраас олон байгаа учраас энэ бол металл биш юм аа. Ингээд энэ бол 17 дугаар элемент бол 17 электронтой учраас энэ бол холоор байсан байна. За тэгвэл металл дан аль байсан бэ гэхээр натрий байсан байна. Нэгдүгээр элемент бол юу металл байсан байна. Тэгээ үе нь бол давхраатай тэнцвэр байдаг те. Давхраа нь бол 3 байгаа учраас энэ элементийн үе нь бол 3 байна. Бүлэг нь бол хамгийн гадна талын давхрааны
дээр байрлах электроныг дис дугаар нь 11 гээд ингээд 23-ын E байсан байна. За 24-т нь 4 химийн урвал. За энэ бол нэгдүг нь бол 2 ба түүнээс дээш бодисууд нийлээл 1 бодис үүсчихвэл нэгдэж байна. Энэ бол энэ задраад ийм бодисыг үүсгэж байгаа учраас энэ задрах урвалын төрөлд хамаарагдана. Энэ бол А, С-г аваад B-г дангаараа халж байгаа учраас энэ бол халах урвал юм байна. Энэ болохоор А, Д-г аваад C-V-г авч байгаа учраас энэ бол солилцох урвал юм байна. Ингээд задрах урвал бол 2 буюу B нэсэн байна. Химийн элементийн атомууд хооронд үүссэн химийн холбооны түвширлийг сумаар илэрхийлсэн зурган мэдээлэлд үндэслэн X, Y, Z элементийг олж химийн холбооны төрлийг тодорхойлно гэж. За тэгэхээр энэ дээр бол яах ёстой вэ гэхээр энэ бол дундын хос электрон нь яг дундаа байгаа шүү. Өөрөөр хэлбэл энэ хоёр элемент нь харьцангуй цэглэхэн сүрэг чанараараа ижил учраас дундын хос электрон нь яг дундаа байрлаж байгаа аль нэгэн тал нь татахгүй гэж байгаа учраас энэ бол холоор. За тэгвэл металл биш нь ижилхэн байвал туйлгүй ковалент толгой байдаг тийм. За энэ биш байна. За энэ туйлгүй ковалент толгой гэхээр D A2-ын аль нэг нь болж таарлаа. За ингээд дундын хос электрон нь холоорын тал руу хэлбэж байна гэвэл энэ бол Y нь устрагч байж таарж байна. За энэ бол устрагч юм байна. За энэ бол металл биш элементийн атомууд нь өөр металл бишүүд байвал энэ бол дундын хос электрон нь холоор руу хэлбэж байгаа учраас энэ бол туйлтай ковалент холбоо гэж үзнэ. За дараа нь Z гэдэг элемент электроноо алдаад ингэж байгаа учраас энэ бол ионы холбоотой ингээд калигээд тэгэхээр энэ бол аль хэлсэн бэ гэхээр 25-ын бол A хариулт бол зөв байсан байна. 24-ийн B байсан тий. Зөв 25. За 26. Өгсөн нэгдлүүдийн харьцангуй молекул массыг нэгдлүүдийг гэсэн байна тий. Нэгдлийн гэх үз. За молекулын массыг олохын тулд хөнгөн цагааны харьцангуй атом масс 27-2 нэмэх нь хөхрийн 32-д нэмэх нь 16-44 хаалтны гадна талд 3 үржүүлж бөөнө. За ингээд молекулын масс нь олсон чинь 342 г мол гээд ингээд D хариултан зөв байжээ. За 4 атомын электронд бүтцийг үснэхээр хараас аль хоёр элемент нь ковалент холбоо вэ. Ковалент холбоо нь яадаг вэ гэхээр металл бишийн атомтой холбогдсон нөхцөлд ковалентийн холбоог үүсгэдэг. За ингээд ковалент холбоо үүсгэхийн тулд яах вэ гэвэл энэ металл бишүүд нь гадаад давхраандаа олон электронтой байх хэрэгтэй байна. Гадаад давхраандаа олон электронтой байна гэдэг бол металл биш гэсэн үг юм байна. За тэгвэл энэ бол 11-р элемент гэж гадаад давхраандаа нэг л электронтой байгаа учраас энэ бол W бол биш байжээ. За дараа нь энэ 288 гэдэг бол энэ бол 18 электронтой. 18 гелийн аргон шүү дээ. Тэгэхээр аргон бол идэвхгүй байгаль дээр бараг нийлэг үүсгдэггүй ийм идэвхгүй инертхий. Тэгэхээр инертхий бол химийн урвалд орохгүй. Тийм учраас энэ боломжгүй. За тэгвэл энэ бол 14-р элемент байна. 14-р элемент бол захиур байдаг. 17-р элемент бол нэмчинэж 2 дээр 8-ыг нэмээд 7. 17-р элемент бол холоор байдаг. За силициум холоор 4-гээд энэ бол ковалент холбоо үүсгэж байгаа учраас энэ бол X, Y буюу 27-гийн C хариултан зөв байжээ. Этаныг холооржуулах уралд гол бүтээгдэхүүн нь юу байдаг вэ гэхээр этаны томьёо бол этан гэдэг чинь C2 H6 нэмэх нь холоор 2 тэгээд H нь юу гээд за энэ уруулаар бол C2 H5 холоор нэмэх нь H холоор гээд энэ бол радикал халдцах урвалын механизмаар явагддаг. Энэ бол радикал халдцах урвалын механизмаар явагддаг. Өөрөөр хэлбэл гэрэлтэй нөхцөл гэж байгаа нөхцөлд яадаг вэ гэхээр радикал халдцах урвалын механизмаар явагддаг. Ингээд олох бүтээгдэхүүн бол энэ байдаг. Илүү холоор оролцвол холоорын тоо ихтэй давхар холоортой нийлүүд болох бол энэ холоорыг илүүдлээр авсан нөхцөлд бол энэ үүсч болно. Гэхдээ гол нь моногалогенжсэн бүтээгдэхүүн буюу B хариулт нь бол 28-ийн B хариултан зөв юм байна. Химийн бодисуудын шин чанар химийн холбооны төрлөөр нь бол ангилж үзэж болдог. За энэ бол H бол металл биш элемент юм. Холоор бол металл биш. Хоёр металл бишүүдийн атомуудын хооронд бол
ковалент холбоо. Гэхдээ энэ металл бишүүд нь өөр байвал туйлтай ковалент холбоо. За тэгэл туйлтай ковалент холбоотой нэгдлүүд бол цэглэхааныг бол дамжуулахгүй. Тэгэхээр нэгийн Б-ийн Z-тэй ус ганцхан л байгаа юм байна. Магний болохоор металлын холбоотой металл учраас. Тэгээд цахилгааныг дамжуулна. 2-ын C-ийн X зүг байна. За дараа нь кальций бол металл, холоор бол металл биш. Металл бишийн атомуудын хооронд ионы холбоо үүсдэг. Ионы холбоо нь бол хайлмал ба уусмал байдалтай цахилгаан дамжуулна. Хатуу үедээ дамжуулахгүй гэхээр 3-ын A-ийн Y гэхээр 29-ийн B бас болж таарлаа. Этилийн агаарт бүрэн шатах хуралд орно. Этилен гэдэг бол CO2H4, шатах хурал гэхээр А2-той CO2 дээр нэмэх нь H2. За бүрэн шатна гэвэл CO2 үүснэ, дутуу шатна гэвэл CO үүсдэ шүү. Тэгэхээр 2А дээр 2А-г нэмэхээр 4 гэхээр энэний өмнө 2-ыг тавьж уралт тэнцүүлнэ. Ингээд B хариулт нь бол энэний өмнө 2-ыг тавьсан болж зүг байсан юм уу? За тэгвэл B хариулт нь бол зүг байсан байна. Цаг хугацааны явцад хөрсний pH өөрчлөгдөж байгааг харуулсан зураг өгдөжээ, график өгдөжээ. Сармаг орчинтой аль вэ гэж. За pH-ийн шулуун дээр 0-оос 7 буюу 6-гийн хооронд байвал энэ болохоор хүчлэг орчин юм аа. Харин 7-д тэнцүү байвал энэ бол сармаг орчин юм аа. pH-ийн морин дээр. За тэгвэл 7-оос 8-аас 14-ийн хооронд байвал суйрлаг орчин юм. Тэгэхээр 7-д тэнцүү. За энэ бол яг 7-д тэнцүү байна те. Энэ бол 10 11 хэд ч юм уу те. Энэ бол суйрлаг буюу суйрлаг орчинтой буюу pH нь 7-оос их байна. pH нь 7-д тэнцүү нь B байна. Дараа нь C бол pH нь 4 шиг байна. Тэгэхээр энэ бол хүчлэг гэсэн үг шүү дээ 0-оос. Харин энэ бол 6 гэхээр энэ сул хүчлэг D болол те. Тэгэхээр эндээс сармаг орчинтой бол B хариултан зүг байжээ. За энэ хүн нийтлийг нэрлэхдээ эхлээд энэ салбарлалтуудаа доош нь ингээд тавина. Энд 2-с холбоо C, CH3. За энийг дугаарлахдаа салбарлалт захтаа ойр талаас дугаарлаа. Тэгэхээр 1 2 3 4 5. За тэгэхээр 2 3 D метил. За голдоо бол 5 C-тэй байгааг пент 2 ен гэж нэрлэв. 2 3 D метил пент 2 гэдэг нь 2 3 2-ын завсар 2-с холбоо байвал багын тооцоод ингээд 32 юм бол B хариулт нь зүг байсан байна. За 33-ыг дахин боловсруулсан саарал усыг ямар төрлийн хэрэглээнд ашиглаж болох вэ гэвэл хөргөлтийн системийн усанд ашиглаж болно. Тэрнээс гадна ногоон байгууламж услах ус буюу 1 2 буюу 33-ийн A хариулт нь бол зүг байжээ. За 33-ийн A хариулт нь зүг байсан байна. Сурагч 50. За тэгэхээр дахин боловсруулсан усыг саарал усыг ямар төрлийн хэрэглээнд ашиглаж болох вэ гэвэл мэдээж хөргөлтийн системийн усанд хэрэглэж болно. Ногоон байгууламж услах усанд хэрэглэж болно. Ингээд амдны усанд бол ерөөсөө саарал усыг хэрэглэх боломжгүй. Тийм учраас A хариултан зүг байжээ. 50 градус 100 г калий нитратаа эхлээд олно. Калий нитрат бол энэ байна. За тэгвэл 50 градусд хэд вэ гэдгийг дээш нь ингээд харна гэсэн. За ингээд дээшээ очичоод ингээд байжсэн чинь энийг ингээд урагш нь гүйлгэхээр 85 байна тий. За 20 градус хүртэл хөргөсөн шүү дээ. Тэгвэл 20 градус хүртэл хөргөхөд калий нагур бол энэ дэр миний гар бол яг ингээд ийм болсон гэсэн 30 байна гэсэн. Тэгэхээр 85-аас 30 г хасчаар хэдэн грамм пластик хэлбэрээр ялгарх вэ гэвэл 55 г ялгарна гэд 34-ийн бол C хариултан зүг байжээ. За дараагийнх нь эрэлзэлтийг асуусан байна. Дан холбоотой нэгдлүүд SB3 эрэлзэлт. 2-с холбоотой нэгдлүүд SB2, 3-с холбоотой нэгдлүүд SB эрэлзэлттэй байдаг. За тэгэхээр бүгдийг ерөнхийдөө хийж үзье.
Энэ хоёрсон холбоотой учраас ESP2, хоёрсон дан байвал ESP2 нь хоёрсон холбоо нахална. Энэ бол энэ цэгийн хоёр тал дандаа дан холбоо байгаа учраас энэ ESP3. Энэ бол дан энэ дөрөвдүгээр цэг бол дан гурван холбоо байгаа учраас гурван холбоотой нэгдлүүд ESP эргэлзэлттэй байдаг гэсэн юм. Тэгээд дахиад энд байгаа гурван холбоотой нэгдэл бас ESP эргэлзэлттэй байна. Тэгээд энд ESP3 эргэлзэлттэй байна. 4 5 гэсэн учраас 4 5 2 хоёулаа ESP байгаа учраас ESP гэсэн хариулт бол 35-ийн бол B хариулт нь зөв байжээ. За 36-гийн бол D хариулт нь зөв. Яагаад гэвэл уухад тохиромжтой өмдний усыг бол гарган авахын тулд аль усыг аль зөвшөөрөл гаргыг хэрэглэх нь тохиромжтой вэ гэвэл шүүгээд тасжуулах нь холооржуулах тохиромжтой. Ингээд 36-гийн бол D хариулт нь зөв гэж үзэх нэ. За 37 бүгдээрээ хийж үзье. За нэгэн нүүрсдрэгч агаар таарцуулсан нэгтэн бол за тэгвэл одоо энийг бүгдээрээ хамтдаа 37 бодож үзье. За тэгэхээр агаар таарцуулсан нэгтэн хэд гэсэн бэ гэхээр 242 бол эндээс m-ээр болно молекулын масса. За хэрвээ харсангуй молекул массыг олохдоо агаар таарцуулсан нэгтэн мэдгэж байгаа нөхцөлд 29-ээр үржүүлнэ тий. За тэгэхээр 242-ыг үржих нь 29 гэхээр за 242-ыг үржих нь 29 гэхээр энд 70/118 буюу ойролцоогоор 70 г ойлгож байна. За тэгэхээр гексан гэхээр гексан гэдэг бол 6 цэтэй тий. За тэгэхээр C6 H ан гэж байгаа учраас 14 байна гэсэн үг. Энийхээ молекулын масс нь болохоор 12-ыг үржих нэмэх нь 14. Тэгэхээр 12-ыг үржих нэмэх нь 14 гэхээр энд бол 86 гарч. Тэгэхээр энэ бол биш байна. A бол биш байна. 70 гарах ёстой шүү дээ. За B бол гигсэн гинэ. Тэгэхээр эндээс C6 H12 гэсэн. Тэгэхээр молекулын масс нь болохоор 12-ыг үржих нь 6 дээр нэмэх нь 12 гэхээр 12-ыг үржих нь 6 дээр нэмэх нь ер нь бол тэрнээс 2 ус төрөгчөр бага юм чинь 84 гарна л гэсэн үг л дээ. Тэгвэл бол B бол бас биш байна. За C бол C5H12 гэсэн үг. За энэний молекулын масс нь болохдоо 12-ыг үржих нь 5 дээр нэмэх нь 12 гэхээр энэ бол 60. За чи 60 12-ыг үржих нь 5 дээр нэмэх нь 12 гэхээр 72 гарч. Пентен гэхээр дээдх нь C6 5H10 болно гэсэн. Пентен 5 цэтэй гэсэн үг шүү дээ. 12-ыг үржих нь 5 дээр нэмэх нь 10 гэхээр 70 гээд энэний D хариулт нь зөв байжээ. 37-гийн бол D хариулт нь зөв байсан байна. За 38 болохоор ингэсэн байна. За хий байдалтай бодисын дээд нь CXH ботоор Z холоор H гэдэг юм тий. За энэний хувь болохоор тус бүрийнх нь одоо молекулын тоог нь олно гэсэн үг шүү дээ. Тэхийн тулд яах ёстой вэ гэхээр C-ийнх бол 29/9-ийг хуваах нь 12, устөрөгчийн 484-ийг хуваах нь 1, ботоорын 23/3-ийг хуваах нь харьцангуй атом масс нь 19 шүү дээ. Холоорын 43/4-ийг холоорын харьцангуй атом масс. Энэ бол ерөөсөө ингэ гэсэн үг. C-ийн молекулын тоо, H-ийн молекулын тоо, за ботоорын молекулын тоо, холоорын молекулын тоог тус тусад нь олно гэсэн. За ингээ 29/9-ийг хуваах нь 12 гэсэн. Молекулын масс нь массын молекулын масс хуваахаар бацийн тоо хэмжээ буюу энэ алддаг шүү дээ. Тэгэхээр 242/4 харьцах нь 484 харьцах нь 23/3-ыг хуваах нь 19 тэгэхээр 1/21 гарч. 1/21 харьцах нь 43/4-ыг хуваах нь 35.5. Хэцүү 1/21 гарч. За энэ бүгдийн багт нь хуваа шүү дээ. Баг тоонд нь хуваа.
багт нь хуваах гэхээр баг тоо 121 байгааз тэгвэл энийг ч 121 туваа, энийг ч 121, энийг ч 121, энийг ч 121 туваа. 2.4 гэхээр чинь 2-ыг харьцан 4-ыг харьцан 1-ийг харьцан 1 буюу C2H4 ботоор 1 холоор 1 гэсэн. За энийхээ мойлын масс нь олъё. Эмпирик томьёоны буюу хэлбэр томьёоны мойлын массыг олохдоо 12-ыг 2-аар үржүүлээд 4-ийг нэмээд ботоорынхаа 19 холоорыг 35.5-ыг нэмэх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 24 дээр нэмэх нь 4 дээр нэмэх нь 19 дээр нэмэх нь 35.5. Тэгэхээр 80.5-ыг тэгэхээр нэгдлийн мойлын масс нь угаасаа 80.5-ыг төгсөн байна шүү дээ. Энэ буюу хам үржигдүүнийг олохдоо энэ бол жинхэнэ томьёоны мойлын масс ахгүй энэ харин энэ дээр сая эмпирик томьёоны мойлын масс нь бид нар сая 80.5 гаргасан. 80.5-ыг 80.5 туваахаар 1 гарна гэсэн. Тэгэхээр энэ бол ерөөсөө энийг нэгээр үржүүлэхээр энэ өөрөө гарна шүү. Тэгэхээр C2H4 ботоор холоортой энэ D хариулна. 38 бол D байсан байна. За 39-г нь мөн ялгаа байхгүй бас томьёо олох бодлого байна. За 39-ийн бүгдээр хамтдаа хэлье. CX A-ширэг AZ гэж. За MC гуах нь A2Z харьцах нь M-ширэг гуах нь A2H харьцах нь MO гуах нь A2O гэд. За тусварынх нь мойлыг дагуулж ийн гэсэн үг шүү дээ. 40-ийг гуах нь 12 харьцах нь 6.7 гуах нь 1 53.3-ыг 16 туваана. За 40-ийг 12 хуваагаад 333 харьцах нь 6.7 харьцах нь 53.3-ыг гуах нь 333. Энэ 3-ын багт нь хувадаг гэсэлээ. Багт тоонд нь хуваах. Багт нь хуваах. Багт тоон 333 багаж. Тэгэхээр 333 энэ 3-аа гуруулангийн 333 хуваана. Тэгэхээр x-ийг харьцах нь 1-ийг харьцах нь z нь 1-ийг харьцах нь 2-ыг харьцах нь гэхээр CH2 А буюу аль хариултын зүг байсан бэ гэхээр A хариултын зүг байжээ. Этанолыг метал натриттэй оруулалт гаргасан. Этанол гэдэг бол C2H5OH. За натриттэй оруулалт оруулахаар энийг бол этанол гэдэг байна шүү дээ. Энэ устрагч нь халагддаг юм байна. Тэгэхээр C2H5O натрий дээр нэмэх нь H2 үүсдэг. Устрагчийг ялгаруулдаг байна шүү дээ. За ингээд D хариулт нь бол зүг байжээ. За ингээд тодорхой хэмжээний завсарлага аваад 2 дахь хэсэг рүү орцгоё.